Focus. Дэлхий дээр ер бусын хүч чадалтай хүмүүс бидний эргэн тойронд хаасайгүй оршиж байдаг бөгөөд тэд төдийлөн олон нийтэд ил болж гардаггүй. Ийм ер бусын хүч чадалтай хүмүүсийг psychokinesis гэж нэрлэдэг ба тэд өөрсдийнхөө оюун бодлоор альбай зүйлийг хөдөлгөх, харцаараа удирдах, жингүйдэх гэх мэтчлэн олон төрлийн хүч чадалтай байдаг. Тэгвэл TikTok дээр олон нийтэд Isaac Luna гэж танигдсан энэхүү залуу мөн л энэ төрлийн хүч чадалтай юм. Тэрээр энэхүү ер бусын хүч чадлаа TikTok сувгуудтай байршуулан хүмүүст өөрийгөө чакрагийн тусламжтай агаарт жингүүдэх чадвартай гэдгээ нотолж харуулдаг байна. Үдсэн хүмүүс түүнийг голцоо, уяа эсвэл ямар нэгэн компьютерийн эффект ашиглаж өөрийгөө агаарт хөөргөж ийн гэж дүгнсэн бөгөөд тэрээр энэ бүгдийг ницаасан хэд хэдэн бичлэгүүдийг ч мөн байршуулсан юм. Focus. Lift. Feel. Smash. Энэхүү жингүүтэх ер бусын чадвараа тэрээр гэрийнхэн хашаан дотор хийж үзүүлдэг ба ойр орчимд нь ямар нэгэн олс эсвэл татах хүч байхгүй байгааг харуулсны дараа тэрээр үзүүлбэрээ үзүүлдэг. Тэрээр энэхүү үйлдэлээ хийхээс өмнө маш гүн бясалгалд орж ухаан санаагаа гүн төлөвлүүлсний дараагаар өөрөөсөө маш их энерги гарган агаарт ердөө хэдхэн секунд тогтож чаддаг байна. Гэвч Isaac нь энэхүү үйлдэлээ хийж сурахын тулд хүчний дасгалуудыг маш олон жил хийж фитнес удаан явсан тухайгаач ярьсан байдаг. Энэхүү жингүүд ер бусын чадварыг жирийн хүнээс гадна төвдийн ламнарч хийж чаддаг нь мөн сонирхолтой. Хэрвээ хотондоо байсан хүн чинь орой болгон учир хөтөлбөрийн шалтгаанаар алга болоод байвал та ямар хариу үзүүлэх вэ? Уг бичлэг дээр гарч байгаа тосгоны иргэд гинэт хонь хурган зөксөө зайгүй майлж ямар нэгэн зүйлээс зүхтэж байна уу гэлтэй чимээ гарсны даруй очиж шалгахад хүнч биш, амьтанч биш зүйл нэгэн хонд наалдаад түүнээс огт салахгүй байгааг олж харсан байна. Айж сандарсан хүмүүс тэр даруй хоньноос өнөх зүйлийг салгахыг хичээж модороо зөхөж холдуусан боловч энэхүү хачин зүйлд хөл гар гих зүйл байхгүй. Харин газар доор яг л могоо шиг асар хурдтай сүлжилдэн цаашаа зүхтсан байна. Хамгийн хачирхалтай нь энэхүү харс үүдэр шиг зүйл хүний толгойтой төстэй зүйл ажиглагдсан юм. Босхны иргэд тэрхүү зүйлийн араас хөөж барихыг оролцсон боловч тэрхүү зүйл нь модон саваанд ямар нэгэн хариу үзүүлэлгүй цааш зүхтсаар гол руу орон баригдэлгүй цааш алга болсон юм. Ямар тач энэхүү зүйл нь хүн амьтны аль нь ч биш, ямар нэгэн аз сэтгэлийн зүйл гэдэг нь ойлгомжтой байгаа юм.
Ефратийн голтой холбоотой олон сонин үлгэр домог шиг яриа байдаг. Энэхүү гол нь Баруун Азийн томоохон тооцогдох голын нэгт ордог. Гэвч байгаль экологийн байдлаас болж энэхүү гол жил ирэх тусам ширгэх болсон байна. Баруун Азийн хамгийн урт энэхүү гол нь одоогийн Иракт байрладаг ба нийт энэхүү голын үргэлжлэх уртыг 2800 км гэж тогтоосон. Библийн судардч энэхүү голны тухай хэд хэдэн ишлэлүүдийг татсан байдаг нь зүгээр ч нэг энгийн тохиолдол биш юм. 2022 оны дундуур археологчид энэхүү голын ширгсэн хэсэг газрыг судлахаар хэд хэдэн археологчдыг явуулсан бөгөөд тэд юр бусын хачин зүйлийг тэндээс олж чадсан байдаг. Учир нь гол ширгсэн хэсэг газарт тэд судалгаа хийхэд эртний байж болох булш бунхан тэрч байтугай газар доошоо орох нууц түнэлийг хүртэл илрүүлжээ. Эрт цаг үед хэн нэгэн барьж байгуулсан гэмээр энэхүү хачин чулуун түнэлүүд нь газараас доош маш урт үргэлжилсэн бөгөөд энэхүү нууц түнэл нь цаашаа хэр урт үргэлжлэхийг тэд одоогоор нарийн тооцоолж чадаагүй. Тэрч байтугай асар том чулуун тасалгаанууд ширгэж алга болсон голын дор олноороо олдож эхэлж байгаа нь хачирхалтай бөгөөд археологчид энэхүү судалгааныхаа явцад маш сонин дуу чимээг газар доороос гарч байгааг бичиж авсан байна. Ингээд энэхүү чимээг хамтдаа сонсцгоё. Гарч байгаа чимээг сайтар сонсвол ямар нэгэн зүйл гинжлэгдэн тэр доор тарчилж буй мэт орилж хашгирах чимээ мөн гинжнийх гэлтэй дуу чимээ сонсогдож байгаа нь гарцаагүй газар доор ямар нэгэн зүйл байгааг харуулж байна. Илчлэлийн 9:14 дээр бичснээр 6 дахь сахиусан тэнгэр бүрээгээ үлээх үед Ефратийн голын доор хоригдсон 4 сахиусан тэнгэр суллагдах болно гэж тэмдэглэсэн нь энэхүү археологчдын газар доороос гарч байгаа чимээтэй ямар нэгэн байдлаар холбоотой байж болох уу? Чухам хоригдсон гэж тэмдэглэсэн байгаагаас үзэхэд ямар нэгэн сахиусан тэнгэр газар доор хоригдох боломжгүй. Энэ бол ад сэтгэрийн зүйл тэр доор байгааг илчилсэний хэрэг юм. Магадгүй энэ илчлэлээр хүн төрлөختөнд удахгүй хэцүү цаг үе тохиолдлохыг зөвгөнсөн байж болох юм.